Өдрийн минь түргээ юуны өмнө ажлын хэсэгт талархлаа илэрхийлье. Асуудлыг бас тодорхой шийдэл гарцтайгаар тодорхойлж оруулж ирсэн байна гэж харж байна. Ер нь бид нэг асуудал хөндөгдөхөөр ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийнхаа санал дүгнэлтийг байнгын ороогоор хэлэлцээд төрийн албан агчид ирж хариулаад гишүүд асуугаад за ингээл шийдэл нь юу юм гэдг нь тодорхойгүй болчиход сарничаад. Тийм учраас би энэ ажлын хэсгийн ажлын үр дүнг бодит гүйцэтгэлд нь ойртуулж бас энэ ажлын хэсэг ажилласны үр дүн гаргахын тулд тодорхой бодлогон шийдэл гаргаасаа гэж байнгын ороодын дарамтраас хүсэж байна. Нэгдүгээр асуудлын хувьд өнөөдөр төсөв дээр 6%-аар тэтгэврийн нэмэгдэл орж ирсэн. За Монгол Ардын намын буудлыг улс төрийн шийдэл гаргаж 8.5% буюу тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль тэтгэвэр тэтгэмжийн сангаас олгох энэ хуультай нийцэх ёстой гэдэг улс төрийн шийдэл гаргаж танилцуулсан. За ажлын хэсэг бол 10.3 гэдэг ингээ 3% асуудал яригдчихэв. Тэгэхээр энийг бол би төсвийн ажлын хэсэг рүү улсын хурлаас байгуулагдах төсвийн ажлын хэсэг рүү шилжүүлж тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг авч үзэх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. 1. Хоёр дахь асуудал дээр яг энэ тэтгэвртэй холбоотой асуудал дээр бол энэ зээлтэй холбоотой тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг Монгол банк руу засгийн газар руу ажлын хэсгийн гаргасан саналын дагуу тодорхой үүрэг чиглэл өгсөн тогтоол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Дараа нь энэ үүргийнхаа хэрэгжилт биелэлтийг шаарддаг, үздэг, хардаг ямар өөрчлөлт гаргасан байна гэдгийг ингэж хянаж ард нь хариуцлагын механизм ярьж байхгүй бол бид нар зүгээр л нэг сайхан асуусан болол хариулсан болол ингээд дуусах гэдэг юм л та. Тэгэхээр энэ банк орны урал дээрээс хоёр тодорхой бодлогон шийдэл гаргаасаа гэдэг хүсэлтэй байгаагаа илэрхийлье. За төсвийн асуудлыг ер нь бид нар өнөөдөр ингээл шаардаад нэхэл тодорхой тэтгэвэр тэтгэмжийг ч юм уу төрөл зүйлээр нэмэх ёстой гэж нэхэд байгаа юм. Цаашдаа бид бол төсвийн бүтцээ, зардлын ангиллаа, төсөв тавигдж байгаа энэ тусгай шаардлагынхаа шинжилгээг хийхгүйгээр төсөв дээр ямар нэгэн зардал нэмнэ гэдэг ойлголт байхгүй. Гарч чадахгүй. Урд хормоогоо авч хойд хормоогоо нөхөх тухай асуудал ярьж байгаа юм. Өнөөдөр л аргацааж байгаа. Тэгэхээр энэ дээр манай сангийн яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал, зардлын ангилал, төсвийн бүтэц, төсвийн тусгай шаардлагатай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлтөө оруулж ирж ийж энэ боломжууд нээгднэ. Өндөр насны тэтгэвэрчдэр хөгжлийн мэргэжилтэд иргэдийн тэтгэвэр тэтгэмжчдэр бүх төрлийн халамжууд, төрийн албан агчдын цалин хөлс 1 минутаа нэмж. 1 минут нэмээ. Өөрийн гишүүн 1 минут. Энэ бүх асуудлыг энэ бодлогын өөрчлөлт хийсний дараа бид нар системтэйгээр дөрвтөө өөрчлөх боломж гарна уу гэхээс өнөөдөр зөвхөн өндөр насны тэтгэврийг хөгжлийн мэргэжилтэд иргэдийн тэтгэмжийг багш эмч нарын цалинг суулж авч яриад бид нар асуудлыг шийдэхгүй. Тийм учраас энэ дээр бол дөрвтөө улс төрийн шийдлээ богино хугацаанд гаргаж ажиллаач гэдгийг эрхэм сайднараас хүсмээр байна. Төрийн албан агчид Монгол банкныханд би жоохон шүүмжлэлтэй хандах гэдэг нь хэдүүлээ хууль тайлбарлахгүй. Тэтгэвэр тэтгэмжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж гэдгийг инфляцийн түвшингөөр бишээ гэд бид тайлбарлаж сууж яж болохгүй л дээ. Төрийн албан агч бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Асуудал байгаа бол харин энийг өөрчлүүлэх саналаа оруулж ирэх хэрэгтэй. Тэрнээс өнөөдөр байнгын орон дээр ирчээд хууль тайлбарлаж сууж байгаа нь эрхэм төрийн нарийн бичгийн дарга газрын дарга нараа зохимжгүй юм шүү. Монгол банкын олон улсын жишгээ ярьдгаа болох хэрэгтэй шүү. За 1 минут авах. 1 минут аваад дуусгая. 1 минут. Өөрөнтэй гишүүн 1 минут. Өмнөх байнгын орны хурал дээр ч гэсэн Монгол банкын тэтгэврийн зээлийг олон улсын түвшинд харьцуулаад олон улсад бид нэр тэтгэврийн зээл гэдэг юм байдаггүй л гэдэг юм. Тэгвэл бид нар Монгол улсад өөрсдийнхөө байгаа нөхцөл байдал дээр санхүүгийн зах зээлээ, мөнгөний бодлогоо тэр яриад байгаа олон улсынхаа түвшинд хүрэх хичээл тэр шаардлага тавьмаар байгаа юм. Тэгээ өнөөдрийн байгаа нөхцөлд тэтгэврийн зээл юунд зарцуулагдаад байгаа вэ гэдгийг үздэг бол зөв шүү. Тэтгэврийн зээл сургалтын төлбөрийн зардалд явж байгаа. Тэтгэврийн зээл эмчилгээний зардалд явж байгаа. Тэтгэврийн зээл үр хүүхдүүдийнх нь орон сууцны зээл рүү явж байгаа. Нэмэр болох гээд өгч байгаа. Тэгэхээр энэ юунд яваад байгаа юм бэ? Энэ яг ямар зориулттай зээл юм бэ гэдэг ухагтгуунаа гаргаж ирж ээж үндсээр нь углуургаар нь ярихгүй бол
дөнгөж нэг үзүүрээс нь шүүрч аваад саваад сэвэд яваад иж болохгүй хаа. Тэгээ энэ дээр манай бодлогын төрийн захиргааны төв байгууллагууд бодлогын шийдэл гаргаж ажиллахыг хүсье. За баярлалаа үг гэлээ.